Ираны даа үргэлжиж газрын тосны нийлүүлэлтийн шок үүснэ нь Азад маш тодорхойгүй байдал үүсгэж байна. Энэ нь таны санааг зовоож байна уу? Баярлалаа Ширээ. Намайг үзсэнд баярлалаа Хайди. Бид энэхүү шинэ хөрөнгө оруулалтын санг зарлаж байгаадаа маш их баяртай байна. Энэ бол Аз номхон далайн бүс нутгийн хувьд хамгийн өндөр санхүүжилттэй хувийн хөрөнгө оруулалтын сан юм. Олон улсын хөрөнгийн зах зээл хэлбэлзэл өндөртэй байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын Азад үзүүлэх сонирхол нэмэгдэж байгааг харуулж байна гэж бодож байна. Хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх, олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх сонирхол нэмэгдэж байгааг харж байна. Энэ нь ч бидэнд хөрөнгө босгоход их нөлөөлсөн. Хувийн хөрөнгө оруулагчны хувьд хөрөнгө босгох орчин олон улсын хэмжээнд маш ярвигтай хэцүү байгаа. Гэхдээ дэлхийн хэмжээнд 15,000 гаруй хувийн хөрөнгө оруулалтын сан үйл ажиллагаа явуулж байгаа ч ердөө 10 орчмол нийт хөрөнгө оруулалтын талаас илүү хувийг татж байна шүү дээ. Энэ хандлага Азад бүр ч илүү тод харагдаж байна. Тиймээс энэ зах зээл илүү төвлөрсөн шинжтэй байна. Америк нэгдсэн улсад 10 тэрбум гаруй $1 хөрөнгө удирддаг 70 орчим хувийн хөрөнгө оруулалтын фирм байдаг. Азад 5-6 компани байна. Тэгэхээр одоогийн байдлаар зах зээлийн төвлөрөл Америк нэгдсэн улсад зохиолж байна. Гэхдээ хөрөнгө оруулагчид Аз төсөлд үргэлжилнэ гэж найдаж байгаа учраас энэ бүс нутагт зарцуулалтаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Одоо бүтцийн өөрчлөлт хийх хамгийн боломжтой цаг юм. Гэхдээ Японы санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компани удирдлагатай ярилцаж байхад гадны хөрөнгө оруулагчид Азийн зах зээлийг бүрэн ойлгохгүй байна гэж хэлж байсан. Газрын тосны зах зээлийн шокт эмзэг байгааг нь ч дурдж байсан. Энэ танай үйл ажиллагаа ашигт ажиллагаанд нөлөөлөх болов уу? Бид Аз дахь хөрөнгө оруулалтаа төрөлжүүлж, түүндээ тохирсон стратеги хэрэгжүүлдэг. Өөрчлөлт бий болгож, өндөр өсөлт үзүүлж чадна гэж үзсэн компаниудад хөрөнгө оруулахыг зорддог. Тиймээс яг одоо өрнөж буй хэвлэлүүдээр мэдээлж буй зүйлсэд бид хариу үйлдэл үзүүлэхийг чухалчилдаггүй. Энэ маш тогтворгүй орчинд бүрэн хүчин чадлаар ажиллаж чадахгүй байгаа бизнесүүдийг худалдан авах боломж эрэлхийлдэг. Зах зээлийн төлөв тодорхойгүй үед цаашд өндөр үн хүрэх бизнес худалдаж авах боломж үүсдэг. Тиймээс олон нийтэд нээлттэй компаниудыг хувийн болгож, худалдан авах зэрэг хөлбөрүүдийг ч боловсруулдаг. Нээлттэй зах зээл дээр бүрэн потенциалтай хүрч чадахгүй байна гэж үзсэн компаниудыг хувийн болгож, эзэмшлийн хэлбэрт нь өөрчлөлт оруулдаг. Гэхдээ эдгээр компаниуд 5-6 жилийн дараа биржид дахин бүртгүүлэх боломжтой. Джон, таны ярьж байгаа шиг өндөр потенциалтай бизнес олохдоо тодорхой салбар эсвэл бүс нутагт төвлөрч байна уу? Тийм ээ. Бид технологи болон эрүүл мэндийн салбарт төлхөө төвлөрч ирсэн. Цаашдаа энэ хоёр салбарт хэрэгүүлэх чиглэл хэвээр байна. Үүнээс гадна бид бизнесийн үйлчилгээ, аж үйлдвэрийн технологид анхаарлаа хандуулж байна. Бид шинээр 2 санд хөрөнгө оруулалт хийхээ зарласан. Нэг нь Японд үйл ажиллагаа явуулдаг Fujitec компани. Бидний төвлөрдөг аж үйлдвэрийн технологийн хөгжүүлэгч компани бөгөөд өсөж хөгжих, өөрчлөх асар их боломжтой. Мөн бид Солонгост хамгийн том ERP програм хангамжийн бизнесүүдийн нэгт хөрөнгө оруулалт хийж байна. Энэ бол бидний Солонгост хийж байсан хамгийн том хөрөнгө оруулалт юм. Тиймээс технологи, аж үйлдвэрийн технологи, эрүүл мэнд, үйлчилгээний салбаруудад бид хөрөнгийнхөө ихэнх хэсгийг байршуулах болно. Хөрөнгө оруулагчид бүс нутгийг улам сонирхох болсонд багцаа төрөлжүүлэх стратегиас болж байна уу? Ширэгийн хэлсэнчлэн энэ нь Азад үзүүлэх нөлөө, Хятад тэргүүтээ Азийн зарим зах зээлд үзүүлэх нөлөө бага байгаатай холбоотой юу? Тийм ээ, хөрөнгө оруулагчид багцаа төрөлжүүлэхэд улам их анхаарч байна. Сүүлийн 12-оос 24 сард нээлттэй зах зээлд юу болсныг харах боломжтой. Өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд Америк нэгдсэн улсын зах зээл хүчтэй өссөн. S&P 500 индексийн гүйцэтгэл маш сайн байсан тул бусад зах зээл үүнтэй харьцуулахад тааруу байсан. Харин өнгөрөх онд Азийн зах зээл өсөлтөөр Америк нэгдсэн улсыг ардаа орхилоо. Японы хөрөнгийн зах зээл 30% өссөн. Мөн өмнөд Солонгосын зах зээл 60 хүртэлх хувийн өсөлтөөр дэлхийд тэргүүллээ. Үүнтэй харьцуулахад Америк нэгдсэн улсын зах зээлийн өсөлт 15 орчим хувьтай байна. Тиймээс хөрөнгө оруулагчид технологийн салбар голлсон Америк нэгдсэн улсын зах зээлд хэд төвлөрөх нь эрсдэлтэй гэдгийг ойлгож эхэлсэн байна. Технологийн салбар урт хугацаанд сонирхол татагч хөрөнгө оруулагчид Азад өргөнөөр нэвтрэхийг хүсэж байна. Энэ нь зөвхөн Азийн өсөлтөөс гадна бүтцийн өөрчлөлттэй холбоотой юм. Жишээлбэл таны байгаа Токио хот буюу Японы зах зээл нь бүтцийн өөрчлөлтийн хувьд хамгийн сонирхолтой боломжуудын нэгэ гэж харж байна. Японд өрнөж буй шинжилэл, компаниудын сэтгэлгээнд гарч буй өөрчлөлт нь хувийн хөрөнгө оруулалтын сангуудад томоохон боломжууд авчирна.
Японы зах зээлийг хөнтгөөсөө өмнө Хятадын тухай яриагаа үргэлжлүүлмээр байна. Та хэдэн жилийн дараа хувьцаагаа зарах талаар ярьсан. Хятадын зах зээлээс гарахад хэр хялбар байх вэ? Өмнө нь хөрөнгөө бэлэн мөнгө болгон гарахад хүндрэлтэй байсан шүү дээ. Зах зээлээс гарах тухайд Хонконгийн хөрөнгийн бирж нь Хятадын компаниудын хувьд хөргөх чадвар өндөртэй чухал зах зээл гэдгээ баталсаар байна. Одоогоор Хонконгийн хөрөнгийн биржид IPO хийхээр 500 гаруй компани хүлээж байгаа. Үүний дийлэнх нь Хятадын эсвэл Хятадтай хамааралтай компаниуд байна. Хонконг нь олон улсын санхүүгийн төв гэдэг утгаараа Хятадын зах зээлд нэвтэрсэн хөрөнгө оруулагчны хувьд зах зээлээс гарах үндсэн механизмын үргийг гүйцэтгэж байна. За одоо Японы талаар ярьцгаая. Та тус зах зээлийг өөдрөгөөр харж байгаа гэж хэллээ. Гэхдээ ганцаараа эерэг хүлээлттэй биш байна. Apollo, Blackstone, KKR зэрэг томоохон хөрөнгө оруулагчид тус зах зээлд нэвтрэхийг хүсэж байна. Танах тэднээс юугаараа ялгарх вэ? Япон бол өрсөлдөөнтэй зах зээл. Дээр нь манай салбар байнга өрсөлдөө ихтэй байдаг. Гэхдээ миний бодлоор Японы зах зээлийн ерөнхий динамик нь Америк нэгдсэн улс тэргүүдийн өндөр хөгжсөн зах зээлүүтэй харьцуулахад хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагаа явуулж буй сангийн тооны хувьд өрсөлдөөн багатай. Гэхдээ мэдээж өрсөлдөөн бий. Equity компанийн гол ялгарх зүйл бол ариун түүх юм. Манай компани нь Шведийн Wallenberg-ийн гэр бүлийн дэмжлэгтэй. Wallenberg-ийн гэр бүл бол хөрөнгө оруулалтад урт хугацааны стратеги баримталдаг 6 дахь үеийн аж үйлдвэрчид юм. Энэхүү түүх сэтгэлгээтэйгээ Япон Солонгост очиод хүмүүс биднийг шал өөрөөр хүлээж авдаг. Энэ нь бидэнд шинэ үе таалгыг нээж байна. Манай сэтгэлгээ, идэвхтэй өмчлөлийн арга барил болон үн цэнийг бүтээхэд төвлөрдөг аж үйлдвэрч чанар нь бидний давуу тал юм. Бид санхүүгийн инженерчлэлээс илүү урт хугацаанд хэрхэн бодит үн цэнийг бүтээхэд анхаарснаар бусдаас ялгарх болно.